10 сард эхлээд 11 сарын сүүл хүртэл ажиллаа шахаж явуулаад нөгөө өвлийн технологийн зөксөлт хийгээд сая 3 сарын сүүлээр эхэлсэн байгаа ажиллаа. Одоо нэг тулгараад байгаа асуудал маань барилгын нөгөө газрын эдлэр газраа шалтгаалаад нөгөө 960 хүүхдийн сургуулийн нормын зургийн асуудал байгаа. Тэрийн асуудлыг шийдэж өгчвөл манайх бол ер нь бол ажиллаа хөгжлүүлээд явах. Асуудал одоо юмчсан энэ урдлын блокийн ажлыг боломжтой асуудал нь юу гинэ? Энэ нөгөө байдал эрдлүүр газар шалтгаалаар барилгын зураг төслийн нөгөө батлагддаг байгаа. Зураг төсөл нь эцэлж юу? Эцэлж батлагдаагүй. Зураг төсөлгүй яваад байгаа. 960-аар болохгүй болчиход байгаа нөгөө барилгын хөшлөлт. Яг ямар асуудал болох вэ? Тэрийг тодорхой хэлэхгүй нөгөө асуудал шийдэж байгаа. Энэ нөгөө юу нь болох вэ? Юуны давхрын асуудлаас болоод болохгүй. 960 хүүхдээ болохын тулд манай барилга 4 давхар байх хэрэгтэй. 4 давхар болгоё гэхээр Монголын нөгөө ноорн дүрм стандартад сургуулийн барилга 7 балаас дээш бол 4 давхар барьж болохгүй гэсэн. Хэдэн давхар барьж болох юм? 3 давхар барьж болох юм. Тэгээд 3 давхар барьж болно гэхэд 4 давхар зөвшөөрөх өгөхгүй байгаа юм байна тий. За мөнхөөр та нарийн мэдээлэл гэж манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дараа гол зүйл маань ийм байна. Нэгдүгürt одоо тухайн сургуулийн маань хэлбэр газар 5000 м² талбайтай. За Монгол улсад мөрдөгдөж байгаа норм стандартаар бол сургуулийн барилга 3 давхраас дээш барилга байх асуудалд нөгөө орц гарцны асуудал, аюулгүй ажиллагааны асуудал байгаа байхгүй. Тэгээд хэлбэр газартайгаа уялдуулахаар энд 960 хүүхдийн судалтай буюу 4 давхар объект 3 блок барилга барих болцоо байхгүй байна гэдэг зүйлээр явж байгаа. За 3 давхраар байна гэвэл энэ 640 хүүхдийн судалтай сургуулийн барилгын зургал байгаа байхгүй. Тэгэхээр бид үндсэндээ бол 4 давхар болгож иж 960 буюу одоо яг энэ сургууль цэцэрлэггүй байгаа энэ хотгонуудын хүүхдүүдийг төрийн сургуульд авах ийм боломж өгдгөл асуудал байна. Тэгэхээр одоо ерөөсө зургийн асуудал дээр зөвшөлдсөж батлуулах асуудал мэдээ зураг өөрчлөгдөхөөр дагаад мэдээж төсөв нэмэгдэнэ. Энэ жил бол төсөв хөрөнгөний хангалттай тавигдсан юм уу? Хэдэн төгрөг тавьсан манай сургуульд? Ер нь бол барилга маань 26 оны 12 сард ашиглалтанд орох юм шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хугацаанд бол яг технологийн хэмжээнд хийх ажилбарын хэмжээнд төсөв бол тавигдсан байна. Ажил зогсохгүй юм байна. Зогсохгүй ажил зогсохгүй. Одоо дулуунцын асуудал нь гэвэл нөгөө 4 давхар байх хэрэгтэй гэж байна тий. Ер нь бид нар бол 4 давхар санал тавиад байна л да. 4 болох юм 960 хүүхдийн суулгах гэж байна. Тий. Ер нь 960 нэг ээлжинд дээ шүү дээ. Одоо яг батлагдсан байгаа төсөв юм дуусгаад байгаа юм. Нийт төсөв нь хэд вэ? Нийт тухайн компани гэрээ бол 17 тэрбум төгрөг гэрээтэй. 17 тэрбум төгрөг гэрээтэй. 4 давхарлаас жоохон нэмэгдсэн. Мэдээж тэгэл эн чинь төсөв нэмэгд цаарна шүү дээ. Тий. За манай барилгын яамны хөрөө дээр энэ хэдүүлээ бас нэг газар дээр нь асуудал шийдэх. Би одоо барилгын сайттай энэ асуудлыг бас 2-3 удаа ярьсан. Тэгээд өөрийнхөө хүмүүсийг явуулъя гэсэн. За манай барилгын яамны зүгээс энэ барилгыг 4 давхар болох болцоо байна уу гэдэг дээр та бас танаа сайттай ярьсан. Тэгээд өөрөө бас чиглэл энтер өгөөд ажиллая гэсэн. Та нар ямар одоо чиглэл бодолтой байна одоо энэ барилгыг? Бидэрт бол энэ барилгыг 3 биш 4 давхар болох нь 960 болно гэдэг нь шүү дээ. Тий. Сайдаас өгсөн чиглэлийн дагуу бид нар холбогдох нормууд дээр бас судалж үзлээ. За гол асуудал бол өөрөө юу вэ гэхээр энэ сургуулийн төлөвлөлт маань өөрөө 4 давхар байх гэдэг нь өөрөө ямар нэгэн эрсдлийг одоо яаж шийдэх вэ гэдэг гол асуудал байгаа. Хэрвээ газар хөдлөлт бол юу болох вэ? Түүмэр гарвал яах вэ гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд яг зургийн компанитай бидний зөв зөвшөлдсөж болох нэг зүйлүүд нь юу вэ гэвэл эхний 3 давхартаа одоо зөвхөн сургуулийн зорилттой кабинетуудаа төлөвлөөд 4 давхарт нь болохоор захиргааны одоо буюу багш нарын өрөө одоо захирал одоо нярв нэгтлэнгүүдийн өрөөч гэдэг юм уу тэр өрөөг төлөвлөж өгөх гэдэг асуудал байгаа. Асуудал нь гэвэл нөгөө хэрвээ эрсдэл тохиолдох юм бол 4 давхраас нөгөө хүүхдүүдийг түргэн хугацаанд нүүлгэн шилжүүлэх асуудал нь өөрөө 3 давхар гэдэг юм олон улсын нормоор хязгаарлалцсан зүйлүүд дээр уялдаатай болохоор энэ асуудал гараад байгаа. Тэгэхээр төлөвлөлт хийж байгаа зургийн компаниуд маань энэ дээр төлөвлөлтийн гаргалгаа магадгүй нөгөө нэмэлт одоо түүмэр асуудал гарсан тохиолдолд одоо аваарын гарцаа оновчтой төлөвлөж өгөх гэдэг зүйлүүдийг оруулаад ирэх юм бол энэ дээр яг нормын асуудлууд бас байхаас гадна дээрээс нь газар хөдлөлтөй холбоотойгоор энэ жил манай дээр бас нэмэлтээр энэ үндсэн норм нь газар хөдлөлийн норм бид нар бас шинжилэх талаар одоо ингээд ажиллагаагаа эхлүүлж байна. Тэгэх юм бол одоо 4 давхар гэдэг чинь газар хөдлөлтөй холбоотойгоор бид нар суурийн одоо өргөн суурийн хэмжээн дээр бас тодорхой хэмжээний өөрчлөлтөнд оруулах юм бол энэ бол 4 давхраар бол төлөвлөлт явуучих боломж нь бол байна гэдгийг бол гаргаж ирээд бол шийдвэрлэхээр одоо ингээд оруулж ирж байгаа. За тэгэхээр надад нэг асуулт байгаа юм. Нэг сони асуулт байгаа юм. Улс хувийн сургууль чинь 5 давхар бариад байгаа байхгүй юу? Тэгээ хувийн сургууль дээр яагаад 5 давхар барьж болоод улсын сургууль яагаад 3-аас дээш барьж болохгүй нэг энэ хоёр хувийнхан арай өөр стандарт байна. Яг ямар учраас ийм ялгаа байгаа вэ? Тэрийг нэг хэлээд өгөөч. За
Түрүүний миний хэлсэнчлэн ерөнхийдөө бол яг үндсэн байх ёстой сургалтын кабинетууд манд түрүүний хэлээд байгаа шиг 3 давхраас дээш нь бол Хувийн сургуулийн байхгүй юу? Тэгээд тэрнээс дээш нь гаргаж байгаа асуудлуудыг бол одоо тухайн зургийн автор нь өөрөө зураг цэлтэй яаж тусгаж байгаагаас хамаарж байгаагаас хамаарат одоо өндрийг бол 1 давхар энэ ахиулах зүйлүүд байж болж байгаа. Бидний батлагдсан норм нь өөрөө газар хөдлөлийнхаа одоо шаардлагаар дагаа явчихсан. Газар хөдлөлийн баал нь 8 байвал одоо 3-аас дээш хэтрэхгүй гэдгийг зохицуултууд нь ороо явчихж байна. Яг тэр хувийн сургуулиудын байгаа сургууль цэцэрлэгүүд нь өөрөө 5 давхар байгаа, 6 давхар байгаа асуудлуудыг бол цэвэр зөвшөөрлийг нь л одоо эргэж нэгтэлж харах одоо арай нормаас өөр зохицуултын асуудлууд байгаа болов гэж одоо харж байна. Тэгэхээр хэдүүлээ энэ зүгээр одоо энэ сургуулийг бид нэр ойлголцчихлоо тийм ээ. Манай зургийн компанитай ярилцаад шийтгэнэ шүү дээ. Тэгээ цаашдаа нэг энэ улсын хувийн сургуулийн стандартыг ижил болгохгүй бол улсын аюул хүнд стандарттай айгуу тийм чанга стандарттай хувийн сургууль барихлаар арай тийм уян хатан байж болох Монгол улсууд нэг л стандарт баймаар байгаа. Тэгээ та хэд маань одоо бас нэг очиж сайтаа бас энэ саналыг тавьж өгөөч. Монгол улсууд нэг л стандартаар хүүхдийн сургуульд хандвал яасан бэ гэж. Хоёрдугаарт нь одоо та хэд маань маш богино хугацаанд манай энэ зургийн автортай ярилцаад манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга манай нийслэлийн хөрөнгө хосоо иргэд хосоо нааш хөрөдөр манай энэ нөгөө хаан уул дээрээ сонгогдсон энэ сургуулийн хариуцсан явж байгаа хосоо иргэд төлөөлж байгаа эдэртэй ярьж байгаа энэ стандартыг хордон өөрчилж өгөөд 4 давхар болох ажлыг нь маш богино хугацаанд хиймээр. Тэгвэл бид нар нэг барилга төсөв хөрөнгийн сайн тавиад ядаж одоо энэ жил эрхчлэхэд дуусгаад энэ хавийн хүмүүсийг л оруулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр та нэг хугацааны хувьд одоо хизээгээр одоо манайхаа зөвшөөрч чадхаар байна. Манайхаас бол энэ асуудал дээр бол одоо гацааж байгаа гэдэг зүйл бол байхгүйгээр гол асуудал нь бид нар автортойгоо л энийгээ сайн яриа саяны яриад байгаа онцгой байдлаас ялангуяа энэ гол асуудал чинь онцгой байдал дээр бас нэлээд яригадаад байгаа шүү дээ. Хэрвээ төмөртэй эрсдэл тохиолдол энийгээ яаж шийдвэрлэх юм бэ гэдэг тэр шийдвэрлэх одоо төлөвлөгөөгөө одоо графика гаргаад ингээ явуучих юм бол энэс цаашаа асуудлуудыг бол барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлуулах асуудал гол асуудал байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол манай магадлалын процесс бол удаад байхгүйгээр энэ нь бол ажлын 5 хоног дотор багтаагаад ингээ магадлалыг оруулах боломжтой байгаа шүү дээ. За манайхан тэгээд энэ зургийн автортай тохирч болохоор юм уу? Манай мэргэжил босоод зургийн автор биш засчих тийм. Тэгээд нэг энд байгаа аюул олон мянган хүмүүс юм. За чи бэж хүмүүс яг микрофон энэ яхлаа. За одоо ингээд барилгын яамнаас ингээд зургийнхаа зурагтаа ингээд өөрчлөлтөө 4 давхартай ингээд тэр аж ахуйн эсгүүд оруулах юм бол зурагч өөрчлөлт хийж өгөө болох юм байна гэж та болцоотой юу? Боломж байгаа. Дээд давхрууд нь багшийн анги танхим зүгээр яг хүүхдүүд суралцахгүй анги танхимуудын дээр нь гаргаад анги суралцах ангиудыг доотлолт 1-3 давхар төлөвлөж боломжтой. За. Тэгвэл болно гэж ойлголоо шүү. Болно. За тэгвэл одоо ингээ энэ манай Батболдоо чи юуны ихсэн дарга вэ? Орон сууцны ихсэн дарга. За тэгвэл манай хос хоёр дарга манай мөнх даргатай ярьж та өөрөө үед нөгөө зурган дээр нь ажилладаг шүү дээ. Тэгвэл энэ барилгын ажил маань ч гэсэн маш хурдан явбал одоо айгүй ихтэй буянтай ажил болох юм аа. Энд байгаа айгүй олон мянган хүмүүс бүгд нэр мэдж байгаа. Нэг тагч ярмаагүй байна те. Тэгэхээр маш богино хугацаанд хамтарч ажиллаад зургийг одоо 4 давхар болгож баталж өгөөч гэж одоо миний хувьд одоо хүсэлт байна. Тэгээ богино хугацаанд хийж өгөөрэй. Манай барилгын компани бол одоо 4 давхараар болоод өгөөл барилгаа бол хурдан чанартай үүсэл бэлэн байна гэж хэлээд байна шүү дээ те. За тэгвэл ойлголцлоо шүү. За ингээд өнөөдөр энэ асуудлыг одоо хоёулаа гар барьчээ да. Ямар ч хэсэн тэгээд асуудлыг өөрөө шийдэхэр боллоо гэж ойлголоо. Одоо манай зургийн компани бас ингээд авторын зөвлөж хамтарч ажиллаад манай хосоо дарга өдөртөө зохион байгуулад нэг яад явчихдаг хөө. За та нэг үг хэлсэн зүг байх одоо энэ сонгогчдыг харж байгаа. За манай та бас түрүүн хэлсэн энэ хаан уул дүүргийн Marshall Town болоо энэ River Garden, Sky Garden, за Times Square гэдэг энэ хорооллуудын донд үндэ Монгол сургууль байхгүй, Монголын улсын сургууль байхгүй, дандаа хувийн сургуулиуд байгаа. Тэгээд энд төгжрлийн асуудал бас нэлээд яригддаг. Хувийн сургуулийн төлбөрийн асуудал яригддаг. Тэгээд улсын сургуулийг бас алдарч ахлан дараа бас засаг дарга байхтай яг энэ 960 хүүхдийн сургуулийг энэ артлын барилга барьж байгаа аж ахуй нэгжтэй зөвшөөрлөж бас газрын асуудлыг шийдсэн. Тэгээд өнөөдөр бас 3 давхраас дээш цутгаж болохгүй гэдэг газар дээр нь бас асуудал шийдэж байгаа нь энэ эргэн тойрны оршин суугчдын одоо хүүхдийн сургуулийн асуудал шийдэж чад бол би энэ тойргоо сонгогдсон төлөөлөгчийн хувьд бол баяртай. Тэгээд би сая ялдраа гишүүний хэлсэнчлэн цааш нь одоо удирдан зохион байгуулад саяны стандартын шаардлагуудыг бас стандарт нормыг нь гаргуулах тал дээр нь хамтарч ажиллаад ингээд явуулчихлаа. За юм байна. Зөвөр асууж юм байна уу?
гайгүй үстэй тий. Ер нь одоо та нөгөө дүүргийнхаа хэмжээнд сургууль цэцэрлэгийн хөлтийн Энэ нөгөө нэг юуник асуудал энд ярьчих. Заавал тэгээ. Дараагийн асуудлыг ярьчих уу? Дараачих нь юу тэгээ 18 дор хүннүгийн юу чи яаж байгаа вэ? За тэр болохоор ер нь ингэж байна шүү дээ. Та бас нөгөө яг тийм Би яачаад тэгээд хосон нарийн мэдээлэл өгч. За энэ барилгаас гадна хүннүү 2022 гэж хороол байгаа шүү дээ. Маш хүнтэй, маш олон хүүхдүүд байдаг. Тэгээ тэрний баруун тал бид нар Номинг холдинг компанитай газрын асуудлаар зөвшөөрч 7000 м² газрыг авахар болсон. Тэгээд нийлээ зөвшөлтсөл маань нилээ одоо сайн яваад Номинг холдинг компани нь одоо газар өгөх болсон тийм ээ. Тэгээд хариу одоо нэг солилцох газраа Номинг холдинг компани нисэхт одоо 99 ерөнхий газрын ойролцоо аваад саяны 7000 м² усад өгөхөр бол одоо аль бие усаа эцэлэгдээд байгаа. Тэгээ энэ жил бид нар нэг сургуулийн барилга тавьсан байгаа. Одоо энэ хавар одоо эхлэхээр ерөнхийдөө зөвшөөрөгдөж байна гэсэн. Өмнө ягаад эхэлж болохгүй байсан бэ гэхээр Номинг холдинг компани газрын асуудал эцэлэгдэж одоо нөгөө тохиролцож өгөхгүй байсан болохоор биднээс нэг авах газар байна шүү дээ. Усаас авах газараа бас зөвшөөрч чадахгүй байсан болохоор эхэлж чадахгүй байсан. За энэ хавар ямар ч байсан бид нар нэг сайхан мэдэн манай энэ 18 дугаар оны иргэд сайхан мэдэн хүннүү 2022 одоо баруун талд шинээр одоо 640 хүүхдийн шинэ сургууль одоо энэ жил ажиллаа эхлэнэ. Компаниудад эцэслэл зөвшөөрсөн шүү гэдээ бас би иргэдэд хэлхийг хүсэж байна. За хосоодор нэмэлт мэдээлэл, нарийн мэдээлэл нэг юм асууж байна. Хаал дургийн 23 дугаар хороо Ардтай аманд байрлах 960 хүүхдийн сургуулийн яг 9 сард амжаач ашиглалтанд авах уу, гүйцэтгэгч компани зүгээс авахгүй гэдэг тайлбарыг хэлжсэн. Оршин суугчдын хувьд ч гэсэн одоо барилгын ажил удаашралтай нэг гэдгийг хэлж байгаа. 9 сарда яг энэ сургууль ашиглалтанд авах уу? За 9 сард бол амжихгүй байх. Яагаад гэвэл энэ жил төсвийн асуудал байгаа. Тэр сургууль анх 18 тэрбум төгрөгийн төсвөтэй байсан боловч магадлал хилээд төсвийн асуудал өсөж байгаа. За тэрэн дээр бид нар их 7 хоногт яг энэ бүртгэн очиж ажиллаж байгаа. Газар дээр нь асуудлыг шийдэе гэж байгаа. Хэдэн төгрөг төсөв дотоод энэ тэрийн төсвийн тодтол суулгах чиглэлээр манай хос барийн дарга бид нар яг эх 7 хоногт очиж тэр газар дээр нь ажиллах юм. Яг 23 дугаар яармагт очиж ажиллах юм. Тэгэхэд одоо та ирж яг энэ асуудлыг газар дээр сонсч болно. За яг одоо бидний зогсож байгаа энэ хан үйлдвэрийн 17 18 дахь хороо буюу энэ King Tower хүннүү орон сууцны маш том хорооллууд баригдаж байгаа. Тэгээд сургууль байгаа байхгүй. Тэгээд би сая та нарыг сонссноогүй хот байгуулалтын тухай хуулийг өргөж барьсан. Энэ хуулийн дээр байгаа ганцхан том өөрчлөлийг бол 1000 хүртэлх өргөтөө орон сууцны хотхон хороолол төлөвлөх юм бол заавал улсын сургуультай байна гэж. Тийм хуулинд өөрчлөлт авах гэж байгаа. Тэгэх юм бол одоо энэ King Tower чинь нэг 3000 орчим айлтай байгаа байхгүй юу? Хоёр сургууль байх хэрэгтэй газар. Тэгэхээр нэг сургуулигүй байшингаа бариад явж байгаа. Энэ хууль мөрдөгдөх юм бол цаашдаа дахиж сургуулигүй хотхон хороолол төлөвлөхийг хориглож байгаа хуулиараа. Тийм одоо ийм гаж үзэгдэл дахиж гарахгүй л гэсэн үг. Араас нь бид нар ингэж явахгүй л гэсэн үг. Анханаас нь төлөвлөнө гэсэн үг болчихж байгаа. Энэ хууль маань эх 7 хоногт эдийн засгийн байнгын гурав хэзээ усын их хурлын чуулганд орно. Тэгээ би өөрөө анх санаачилсан энэ хууль ба одоо их барьж явна гэсэн юм бодолтой байна. За манай хаан улдургийн одоо энэ King Tower-ын оршин суугчдад маш их хүлээлттэй байгаа. Бид нар энэ компанигаас маш их шахаж байгаа. Тэгэд ганцхан асуудал нь өөрөө энэ Монгол улсад мөрдөгдөг норм дүрмөөрөө улсын сурвалж 3 давхраас дээш байж болохгүй гэсэн заалттай байсныг бид нар сая барилгын сайтаа миний би өөрөө очиж уулзаа хүсэл тавиад энэ сургуулийн хувьд одоо стандартн дээр нь жоохон өөрчлөлтийгээд 4 давхрал уужиж 960 хүүхэдтэй болгоё гэдэг асуудал зөвшөлдсөн юм аа. Тэгээ өнөөдөр би бас газар дээр нэж одоо энэ мэдээлэл өгч байгаа. За ийм байна. За 18 дугаар хорооны сургуулийн санхүүжилт интернетийн одоо тухайлбал яаж хөтөлсөн байгаа. Номин дээр хараад ярьчихаарай. За Базар ярьж байгаа 17 18 байгаа. 17 энийг үү? Тийм хоёр өнөөдөр ингээ ирж ажиллаа тий. Тэгээ ер нь ийм байгаа шүү. Базар ярьж идэх хоёр. За тий. За хаан улдүргийн 17 18 дугаар хороонд маш олон одоо оршин суугч суурьшин шинэ бүс. Тэгээд энд бол улсын сургуулийн асуудал бол байхгүй. Улсын сургууль бол хөдөөч сургуулийн тунд 640 хүүхдийн сургууль байгаа. Тэгээд энийг бас нийслэлийн засаг дарга болон хуучин одоо улсын хурлын гишүүн алдарч ахлын гишүүн маань засаг дарга байхдаа бол яг энэ газрын асуудлыг энэ аж ахуйн нэгжтэй зөвшөөрсөж чад энэ газрыг шийдүүлээд өнөөдөр 960 хүүхдийн сургуулийн суурь тавигдаад одоо өнөөдөр стандартын асуудлыг бас 4 давхар болох тал дээр ингээ ярьж байгаа. Газар дээр энэ асуудал бас барилга хөгжлийн барилга орон сууцны яамтай нийлээд энэ стандартын асуудлыг яриад газар дээр нь шийдэж байна. За 18 дугаар хорооны хувьд бол хүннүү хорооллын хажуу талд
баригдах Номын холдингийн том хороолол байгаа. За айл өрхийн тооны хувьд бол тэнд 640 хүүхдүүш бүр хэд хоёрч улсын сургуулийн асуудал яригдана. Тэгэхээр өнөөдөр газрын асуудал нь тэнд хүнд байгаа учраас бас аж ахуйн нэгжтэй барилгын барьж байгаа компанитай зөвшөлдсөний үндсэн дээр 7,000 м2 газрыг дүүцүүлж өөр газар өгөх байдлаар ингээ газрыг ярьсан. Тэгээд энэ газрын асуудал шийдэгдсэн. Одоо барилгын суурийн цэцгэлт хийгдээд хөрөнгө мөнгөний асуудал дүүргийн төсөөс явж байгаа. Ингээд энэ ондоо тодорхой хувь баригдаад ингээд явна. За хаан бол дүүргийн 23 дугаар хорооны хувьд бол сая 960 хүүхдийн сургуулийн асуудал яригдлаа. Тэнд бол өнгөрсөн онд бас яг энэ аж ахуйн нэгжтэй зөвшөлтсөж чад газрыг авч 960 хүүхдийн сургууль эхэлсэн. За тухайн үед ажил эхлэхэд бол төсөв төрдөг бол 21 оны төсөвтөө зургаар эхэлсэн. Тэгээ одоо өнөөдөр зургийн ажлаа магадлалаар оруулаад 24 орчим тэрбум төгрөгийн ажиллах хүчний зардал өссөн учраас 23-4 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй болсон. Энийг бол нийслэлийн засаг дараа за алдарч авлан гишүүн одоо төсөв дээр нэмэлт зардлын шийдэд өгөх юм бол аж ахуйн нэгж нь бол богино хугацаанд бариад өгчэй гэдэг ийм шийдлийг бол хэлж байгаа. Тэгээд төсвийн тодтол болоо одоо бусад хөрөнгө оруулалтын зардлаас хэмнэгдвэл энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэл энэ борлоо бол энэ ондоо ашиглалтанд орох бүрэн болцоо байна. Та иш би манайх таваа. Шаарсан бэ? Та энэ камерын руугаа гарч. За тэгэхээр ер нь энэ хаан уул дүүрэгт шинээр орон сууцны хороололтой баригдж байгаатай холбоотой энэ сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бас өндөгж юм л та. Тэгэхээр таны хувьд бас хүүхдүүдээ хаашаа сургуульд одоо тухайлбал өгж байна. Энд одоо ингээд улсын сургууль баригдж байгаа дээр бас ямар хүлээлттэй? Нөгөө би улсын сургууль манай оронд одоо улсын сургууль байхгүйсэн. Миний хувьд бол 4 хүүхэдтэй. Тэгээд сургууль байхгүй учраас би одоо хороолт хүүхдээ өгдөг байсан. Одоо манай оронд юм улсын сургуультай болж байгаа хувьд бол маш их баяртай байна. Улсын хурлын гишүүн алдарч авлан гишүүн маань энэ ажлыг хөөцөлдөж хийж байгаад би бол тул их баяртай байна. Тэгээ одоо бол хүүхдээ тэгээд харьяа сургуультай өгнөлгч үзэж байна. Өмнө ер нь хэр хол зөөдөг байсан бэ? Хорооллын одоо модны хоёр бас зөөдөг гэсэн да. Энэ хэд одоо хувийн сургууль их байдаг ш төлбөр мөнгөний асуудал мэдээж энэ дээр гарч ирэнтэй үгүй гэдэг хэд тийм. Одоо төлбөр мөнгөний асуудал бас тий. 4 хүүхэд чинь тий. Тийм 4 хүүхдийг хувийн сургуульд өгнөд чинь бас чанга штэ ер нь бол. Тийм тэгээд манай нэг хүүхэд яг нөө Монголд явдаг байсан. Одоо бол наашаас шилжүүлж ирэн л гэж бодож байгаа. Тийм. Таарл. Та хэдгээр хорооны иргэн гэсэн бэ? 17. 17 дугаар хорооны иргэн Базар сатын ган оюун. За ойлголоо. Хүшээ. Ямар аяр сонио үнтэй бүр хажууд ингээд За үзэгчтэй Ньюс сегмент сайт мэдээллийг хаан уул дүүргийн 17 дугаар хорооноос шууд амжуулан үзүүллээ. За тэгэхээр улсын хурлын гишүүн алдарч авлан одоо хаан уул дүүргээс сонгогдсон байгаа. Тэрээр одоо тойрогтой ажиллаж өмнө нь одоо тухайн дүүргийн засаг даргаар ажиллаж явах үедээ эхлүүлсэн бас энэ сургууль цэцэрлэгийн асуудал дээр газар дээр нь танилцаж одоо тулгамдаад байгаа асуудлыг холбогдох одоо мэрэгжлийн яамд болон мэрэгжлийн хүмүүстэй хамтарч шийдвэрлэх хүрээнд ажиллаа. За тэгэхээр энэ бүс нутагт бол одоор бүст бол нийслэлийн хэмжээнд одоо улсын сургууль бол бас энэ хомсдолтой байгаа юм. Тийм учраас бас энэ улсын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт 960 хүүхдийн сургуулийг одоо барьж ашиглалтанд оруулахад одоо тулгамдаад байгаа стандартын одоо энэ зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх тал дээр бас үүрэг өгч ажиллаа.